Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх бүгд найрамдахтай улсын ерөнхийлөгч Сержа Матралагийн урилгаар тус улсад төрийн ажил хийж байна. Ерөнхийлөгч хөрөлсөх гэргий боловсролцог болон дагалдгын яваад албаны төлөөлөгчид эх орны хүндэтгэлийн зохицолбор зочилж нэр нь үл мэдэгдэх цэргийн бууханд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Ром хотын төв Венецийн талбайд байрлах зохицолборыг олон жилийн дайн тэмцлийн дараа буюу 1861 онд тархаа бутархай вант улсуудыг нэгтгэж орчин үеийн Италийн үндэсийг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн 2 дугаар Витторио Эммануель хааны дурсгалд зориулан байгуулсан төвхтэй. Витторио Эммануель хааныг Италийн ард түмэн улс төрийн нэгдлийн эцэг хэмээн үздэг байна. 1885 оноос 50 жилийн турш барьж бүтээсэн цагаан гантиг чулуун зогсолбор одоо түүх архитектурын төдийгүй үндэсний бахархал эв нэгдлийн илэрхийлэл болжээ. Нэр нь үл мэдэгдэх мөнх нь Италийн ард түмний тусгаар тогтнол, итгэл үнэмшил, эх оронч үзлийн бэлэг тэмдэг, үрд мөнхийг бэлэгдэн мөнхийн гал асаалттай байдаг. Үндэсний томоохон баяр төрийн ёслолын үеэр төр засгийн тэргүүн болон тус улсад айчилж байгаа гадаад улс орны тэргүүнээр цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм а.